Хэлбэрийн үйлчлэгийг Unitel Labs. Галзуу анимашн сувгтан тавтаа морил. Мөрөгийнх нь энэ удаад ярьж өгөхөр сонгосон галзуу анимашн болоо 2016 онд гарсан Zootopia. За энэ галзуу хөрхэн анимашныг та нартай яриад өгье гэж бодлоо. Тэгээд гадаа хүйтэн болж байна. Борооноос ханаа түрээ жоохон баларж байна. Тийм учраас та нар маань аль болох дарахгүй ханаа төрөхгүй хичээгээрэй гэж бороо хэлье. За тэгээд та нар маань галзуу анимашн сувгтаа сабадараг болсабаа тарцсан бол лайк дарж дэмжихээ мартуу. Ингээд хэдүүлээ энэ галзуу хөөрхөн анимашны тайлбартаа орцгоё. Жабицхан бүжин Judy Hopps найзуудтайгаа хамт нэг өдөрлөг дээр хөгжимт жүжиг тоглож байгаагаар кино хэлнэ. Өмнө нь ан амьтад аимшиг тараатан болон сул дараа олз гэсэн хоёрхан төрөлд хуваагддаг байсан бол тэдний өвөг дээдэс хамтдаа нэгдэж Zootopia хотыг байгуулснаар бүх ан амьтад хамтдаа ив найрамдалтайгаар амьдрах боломжтой болсон гэдгийг тэрхүү жүжигтээ Judy бүжин харуулсан байлаа. Ингээд жүжигээ төгсгөлд тэр би энэ дэлхийг илүү дээр газар болгохын тулд хамгийн анхны туулаа цагдаа болно гэж тунхаглана. Энийг нь сонссон үнэний гавар Гидеон тэрнийг доогольж "Миний амьдралдаа сонсч байсан хамгийн тэнэг зүйл байлаа" гэж хэлэхэд бяцхан Judy ч мөчөөг өгөлгүй. Жижигхэн тархитай амьтад боломжгүй санагдж магадгүй л дээ гэж хариуг нь барина. Judy-гийн энэ яриа Ловингийн тариалан эрхэлдэг аав ээжийнхэн санааг зовоож. Тэд охиноо өөрсөддөө нь адилхан Ловингийн тариаландаа амьдраасай гэж хүсэж байлаа. Тиймээс Жаав нь тэрэнд "Хэрвээ чи шинэ юм туршихгүй бол хизээч бодлоготэхгүй шүү дээ" гэж хэлдэг. Гэвч цаваас сэргэлэн Judy "Би шинэ юм оролдож үзэх дуртай" гэж хэлнэ. Санаан зовсон ээж нь "Урд өмнө хизээч туулаа цагдаа байгаагүй шүү дээ. Энэ нь бараг боломжгүй зүйлээ" гэж хэлсэн Judy "Тэгвэл би хамгийн ихнийх нь болох юм байна. Учир нь би энэ дэлхийг илүү дээр газар болгох болно" гэж баяртайгаар хэлнэ. Ээж аав нь Ловингийн фермер дамжуулаад ч дэлхийг илүү дээр газар болгож болно шүү дээ гэж үргэлжлүүлэн ятгах зур Judy найзуудыг нь дээрлэхэж тасалбарыг нь булгааж байгаа Гидеон гавар дээр явж очлоо. Хэдийгээр Гидеон тэрнээс хавьгүй том хавьгүй хүчтэй байсан ч Judy тэрнээс айсангүй. Тэр бүхэл өөрийг нь түлхэж унагсан Гидеоны нүүрлөө өшгөлж орхино. Ууралсан Гидеон "Чи зогсохоо мэдэхгүй маа" гэж хэлээ тэрний нүрийг самардаж орхиод яваад өгнө. Хэдийгээр Judy нүүрэндээ самардуулсан ч найзуудынхаа тасалбарыг сэмхэн авч амжижээ. Тэгээд тэр нэг зүйлийг үнэн хэллээ. "Би зогсохоо мэддэггүй" гэж өөртөө итгэлтэй хэлдэг. За тэр цагаас хойш 15 жил өнгөрчээ. Judy Hopps мөрөөдлөө дагаж цагдаагийн актемд ээлсэж орсон байна. Хэдийгээр тэр биеэр жижиг байсан ч өөрийгөө тултлан дайчилж шаргуу хичээлснийхээ үр дүнд авхаалт самбаа гаргаж бүх даалгаврыг амжилттай биелүүлж чаддаг. За ингээд цагдаагийн актем амжилттай төгсөж чадсан Judy Hopps Zootopia хотын захирагч Leodor офицерын тэмдгийг нь гардуулж Zootopia хотын хамгийн анхны туулаа цагдаа болсныг нь зарлан тунхагладаг. Ингээд Judy Hopps хотын төвийг хариуцсан цагдаагийн нэгжид хуваарлагдана. Judy-гийн ээж "Бид чамаараа бахархаж байна Judy. Бас баг зэрэг хайж байна. Бахархах хайх зэрэгцээд. Zootopia ч надад их том хот шүү дээ. Би энэ мөчийг бүх насаараа мөрөөдсөн штэ. Үнэндээ бидний айх ёстой зүйл бол айдас өөрөө. Бас баавгай. Чонарслан гэд бүгд л аюултай. Бас уян байна. Маргааш гэж байхгүй юм шиг л холигдно. Zootopia араатнуудаар дүүрэн. Тэгэд явж хамгийн аюултай нь үнэг шүү. За ингээд аав ээж нь тэрэнд бие хамгаалахад нь зориулаад үнэгний эсрэг ашиглаж болох янз бүрийн хэрэгслүүд өгөх гэсэнд Judy тэндээс нэг цацлаг аваад аав ээж хоёроо чанга гихчин тэврээд галт тэргэнд сууж Zootopia-г чиглээд хөдөлдөг. За ингээд Zootopia хотыг гайхан биширч явсаар хотын галт тэрэгний буудалд ирж янз бүрийн араатан амьтад холилдсон Zootopia хотод хөөрөлдсөн эрлээ. Тэгээд Judy ганц ороо ганц ширээнээс өөр юу ч үгүй нэг жижигхэн түрээсийн өрөөнд нүүж орно. Маргааш нь тэр өглөө эртэлж босоод Zootopia-гийн цагдаагийн газарт явж очлоо. Тэрнийг очиход дандаа том биетэй цагдаа нар тэрнийг өгтөнө. Цагдаагийн мөрдөх албаны дарга Богож Judy-г үл тоосон байдлаар өгтөж авлаа. Учир нь тэд алга болсон 14 амьтныг яаралтай эрен сурвалжилж олох ёстой байлаа. Гэвч тэдний энэ ажил урагш мудахан байна. Тиймээс тэд Judy-тэй мантай байдаг. Сонирхолтой нь тэд авраг том баавганаас эхлээд өчүүхэн жижиг халиу хүртэл дандаа махчин амьтан байдаг. Ингээд офицер Бого цагдаа нараа хотын томоохон дүүргүүдэд хуваарлж алга болсон амьтдыг эрен сурвалжлуулахаар явуулсан бол Judy-д хотын төвд зогсоолын торгуул бичих даалгавар өгнө. Бого дарга та 14 амьтан алга болсон тухай ярьсан шүү дээ. Би ядаж нэг нэгээр нь ажиллаж болохгүй мүү? Би академийнхаа хамгийн шилдэг төгсөгч нь шүү дээ. Би мэднэ.
Гэхдээ надад тэр хамаагүй. Чи тийм сайн бол өдөрт 100 торгуулийн хуудас бичээд. Чамд бол амархан л байлгүй. Би 100 хуудас бичихгүй. Би өдөрт 200 бичсэн байх болно. За ингэж үдэ ажилдаа гарч зогсоолын зөрчил гаргасан нөхдүүдэд торгуулийн хуудсыг хайр найргүй бичиж гарна. Тэгэд яг төлөвлөсөн ёсоор үдэхэд 200 торгуулийн хуудас бичиж амждаг. Тэгсэн тэр замын эсрэг талд сэжигтэй царай гаргаад явж байгаа нэг үнгийг олж харлаа. Тэр үнэг Жюдид сэжигтэй харагдсан учраас тэрнийг дагаж явтал нөгөө үнэг заануудын ажилуулдаг зайрмагны газарт ороод бяцхан гавартаа заануудын иддэг зайрмаг авч өгөх гэж байлаа. Гэвч худалдагч заан тэрнийг өрөөсө халгаадгүй. Тэр үнэгний хүү заан болохыг мөрөөддөг болохыг Жюди сонсоод өрөвдөөд тэр зайрмагны газрын гаргаж байгаа эрүүл ахуйн зөрчлүүдийг нь сануулад хэрвээ энэ жалд зайрамгаа худалдах юм бол би сануулга өгөөд өнгөрч болох юм гэж хэллээ. Аргагүй байдалд орсон заан $15 гэж хэлэхэд үнэг халаасаа тэмтжиж байснаа. Яана би төрөвчээ гэжчээ. Хэрвээ салдаг бол би толгоогооч гээх байх. Одоо яг их хөхөө минь хамгийн муухай төрсөн өдөр болох нь дээ. Гэж хэлэхдээ тэднийг өрөвдсөн Жюди тэдэнд аврах том зайрмаг авч өгдөг. Ингээд ядарсан амтанд тусалсандаа урамшсан Жюди урамтайгаар торгуулаа бичиж байтал нөгөө хоёр зайрамгаа байшингийн дээвэр дээр хайлуулад шилэн савнд савлж машиндаа суугаад явж байгааг олж харна. Тэгээ Жюди тэднийг дагаж эхэлдэг. Тэгсэн тэд тундра дүүрэгт очиод нөгөө хайлуулсан зайрамгаа олон ширхэг жижигхэн мөхөөлтөс болгож аваад банкнд ажилдаг охтнуудад зарчдаг. Тэгээ зогсохгүй мөхөөлтснүүдийнхээ ишийг цуглуулж аваад сохор намингуудын барьж байгаа байшинд улаан мод гэд шахаж орхино. Энийг нь эхнээс нь дуустал ажигласан Жюди дэлбэртлээ уурладаг. Ингээд нэг найз Финиктэйгээ тэр өдрийнхөө олзыг хувааж аваад салж явхад Жюди Ник тэр очиод би чам тусалж явахад чи намайг мэхэлсэн байна. Муу худалж гэж уурлахад Ник хариуд нь "Гүй энэ ч одоо хаасл гэдэг юм штэ" гэж хэлчихэд тэрнийг ерөөсө тоохгүй яваад өгдөг. Жюди уурлаа тэрнийг зөвшөөрөлгүй хүнс худалдаалсан, зөвшөөрөлгүй дүүрэг хооронд тээвэр хийсэн, хууль бус сурчилгаа хийсэн гэж буруутгасан ч цаадах нь бүх зөвшөөрлөө зохих ёсоор нь авчихсан байдаг. Чи намайг яаж чадахгүй дээ лов минь. Би төрсэн цагаас л ийм юм хийж байна. Чиний түүхийг би төсөөлж байна. Гэнэн бяцхан бүжин өөрийгөө зүйд яваад ирж цагдаа болно гэж мөрөөдсөн. Гэвч тэр зүгээр л нэг зогсоолын торгуул бичигч болцсон. Бас хинч тэрний мөрөөдлийг тоохгүй, тиймээс тэрний хүсэл мөрөөдөл унтарч нэг л мэдхэд нутагтаа буцаад ловнгийн фермэ ажиллаулна. Ямар өвдөө? Хөөе чи. Хинч намайг хэн байх эсвэл хэн байхгүйг заахгүй шүү. Тэр тусмаа зайрмагны ловер хийдэг чам шиг өчүүхэн амтан. Бүгд л зүүд обед анх хэрэгтэй энд хүссэн дүрдэ хувирч болно гэж бодож ирдэг. Гэвч тийм биш ээ. Энд чи хэн бэ гэдгээрээ л байх болно. Залтай үнэг тэнийг туулаа. Би тэнийг туулаа биш. Тэгвэл наадах чинь цемент биш. Тэр Жюди гэртээ урам утаахан ирлээ. Аав ээж нь залгах үед тэр юу ч болоогүй, бүх зүйл сайхан байгаа мэт дүрээсгэдэг. Гэтэл аав ээж нь хувцсыг нь хараад "Ашгүй дээ охин минь, жинхэнэ цагдаа биш торгуул бичигч болсон байна" гэж баярлцгаана. Маргааш нь Жюди дахиад л баахан торгуул бичиж эхэлсэн боловч торгуул бичүүлсэн бүхэн тэрнийг харааж зөвхөж эхэлдэг. Энэнд нь урам нь хугарсан Жюдиг машиндаа сууж байтал нэг үеийн ногооны дэлгүүрээс цүнхтэй ногоо хулгайлаа зогтож байгаатай таарлаа. Жюди ч жинхэнэ цагдаагийн ажил хийх болсондоо баярлаад тэрний хойноос шил даран хөөж эхэлдэг. Үеийн зугтаасаар хулгайнуудын дүүрэгт орж зугтаасанд Жюди ч алдалгүй хөөсөөр. Ингээд Жюди нөгөө үеийн барилдгийн даваан дээр нөгөө үеийн авраг том доноодны хөшөөг өшгөлж орхилоо. Нөгөө хөшөө өнхөрч ирээд нэг жижигхэн сохор наминг няцдардгийн даваан дээр Жюди амжиж барьж аваад амийг нь аварлаа. Тэгээ Жюди нөгөө үеийн барьж аваа цагдаагийн газарт авчирсан ч ахлагч Бого тэрнийг ажлын байраа орхисонд уурлаад толгой төрөөгүй загнана. Би зогсоолын торгуул бичгээр энд ирээгүй. Би жинхэнэ цагдаа байхыг хүсэж байна. Би муу залууг барьсан гэж зүтгэсэн жахлагч Бого бүр уурлж амьдрал гэдэг чиний боддог шиг дуу дуулаад л мөрөөдөл нь биелчдэг мюзикл хүүгэлдэн кино биш гэж загналаа. Тэгсэн яг энэ үеэр алга болсон халиу Эммет Отертоны эхнэр орж ирээд "Миний нөхрийг олж өгөөч дээ. Би хоёр жаахан хүүхэдтэй" гэж гуйлаа. Энийг харж тэсээгүй Жюди "Би олоод өгье" гэж хэлэхэд цаадах нь баярлаж нөхрийнхөө зургийг өгөөд "Нөхрийг минь заавал олж өгөөрэй" гэж гуйна. Энийг сонссон Бого Отертоны эхнэрийг гаргаад Жюдид "Чи тушаал зурцсан учраас халагдлаа" гэж хэлдэг. Гэвч аз уулахад хотын даргын орлогч Бэлвэтер энэ тухай сонсоод шууд газар дээр нь сошиал хуудсандаа постлж орхино. Ингээд аргагүй байдалд орсон Бого Жюдид алга болсон халууг олох 48 цагийн хугацаа өглөө. Энийг сонссон Жюди баяртай байлаа. Ууралсан Бого тэрэнд "Чи олж чадахгүй бол ажлаа өгөөрэй" гэж хэлэхэд аргагүй байдалд орсон Жюди "Тохирлоо" гэж хэлнэ. Тэгээд Жюди алга болсон Эмметийн хавтаст хэргийг шалгаж угаад тэнд байсан зурган дээрээс тэрнийг алга болохынхоо өмнөхөн Никээс мөхөөлдөс авсан болохыг нь олж мэднэ.
Тэгээд Жуди хүүхдийн тэрэг түрээд явж байсан нэг дээр очиод тэрнээс Эмитийн талаар асуусан ч цаадхан Жуди туслах ямарч бодлого байлаа. Замаас холчихгүй юу? Би ажилдаа байна. Чиний $10 зарим гүний бизнес түр хүлээж болох байлгүй дээ. Уучлаарай, би өдөрт $200 олдгоо шүү. Жилийн 365 хоногийн турш. 12 настайгаас хойш. Тиймээс цаг бол алт. Холдоо. Тэгвэл Ник Вайлд таныг баривчлалаа. Гү яасан гэж? Тань таагүй мэдрэмж төрүүлсэн гэж юу? Татвараас зайлсхийсэн гэж. 365 хоногийн туршид өдөр бүр $200 олж байсан. Тэгээд 12 настайгаас хойш гэвэл минийхэр $1,460,000 болж байна. Харин та $1 татвар төлөөгүй. Харамсалтай нь татварын тайлангаа хуурамчаар мэдүүлэх нь гэмт хэрэг. 5 жил шоронд суухан дээ. Ингээд Жуди тэдэнд өөрийнхөө яриаг бичиж авсан бичлэгээ сонсгосонд нэг гарцаагүй байдалд орлоо. Та энэ халиг болоход туслахгүй бол таны заримгаа зарах газар чинь шоронгийн цайны газар байх болно шүү. Үүнийг хаастал гэдэг юм да хонгор минь. За ингээд аргагүй байдалд орсон нэг Жудиг дагуулад натуралистуудын нийгэмлэг дээр очлоо. Жуди тентхийг ажилуулдаг үхэр найз Эмитийг асуусан ч цаадах нь хамгийн сүүлд Эмитийг хэдэн 7 хоногийн өмнө харсан гэдгээ хэлнэ. Тэгээд хамтдаа йогийн зааварлагч заан дээр очиод Эмитийн талаар асуулаа. Тэгээд үхэр заан хоёрын ярианаас Жуди тухайн үед Эмитийг ямар хувцастай байсныг, ямар машинаар явсныг болон тэр машиныхын дугаарыг хүртэл мэдэж авлаа. Тэндээс гарсныхаа дараа Ник би чамд хэрэгтэй мэдээллийг чинь олж өгсөн юм чинь дуу хурааж авсан болоо өг. Гэсэн ч Жуди татгалзаад надад 36 цаг л байна. Чи энэ хугацаанд надад туслах ёстой гэж шахна. За ингээд аргагүй байдалд орсон Ник Жудиг дагуулад 2 авто тээврийн удирдлагын төвд байдаг нэг танил руугаа явна. Миний найз Флаш бол жинхэнэ хурдан залуу. Тэр хайсан бүхнийг маш хурдан олж өгдөг гэж хэлнэ. Гэвч тийш орсон даруйда тэнд ажилдаг амьтад нь бүгдээрээ слотууд болохыг хараад Жудигийн санаа нь зовж эхэлдэг. Тэгээд Никийн найз Флаштай ярилцсны эцэст Жуди арайхийн нөгөө машин нь Тундра 5 дүүрэгт байдаг лимузин үйлчилгээний газрын машин болохыг олж мэднэ. Тэгээд Жудиг ярж гараад гүүхэд гадаа аль хэдийн харанхуй болчих. За ингээд аргагүй байдалд орсон Жуди 1-2 Тундра 5-нд очиод төгчөөд хашааг давж нөгөө лимузиныг олж дотор нь орсон ч тэнд нь сарвуугаар майдсан ормноос өөр сэжүүр болохоор зүйл байсангүй. Бас тэнд Эмитийн ажлын үнэмлэх байлаа. Энэ үеэр Ник тэр машиныг хотын хамгийн аюултай гэмт бүлгэллийн толгойлогч ноён Биг гэгчийн машин болохыг мэдээд үнхэлцэг нь хагартлаа хайж тэндээс бушуухан явахыг завдна. Гэвч тэр хоёрыг машинаас гарахад үүдэн дээр нь 2 цагаан баавгай амдаад зогсож байлаа. Өшөө манайхан та нар маань контент үзэх зураа Unitel Labs хэрэгтэй үйлчилгээгээ аваарай. Заавал салбарт ожилгүйгээр өөрийн гар утаснаас л SIM сэргээх, шин дугаар авах, PUK код харах, нэр шилжүүлэх гэх мэт салбарын бүх үйлчилгээг авах боломжтой. Яаралтай үед салбар руу явж цаг алдалгүй хизээж хаанаас ч царайгаа таниулаад л хэрэгтэй үйлчилгээгээ аваарай гэж. Тэгээд 2 цагаан баавга тэр хоёрыг шүүрч аваад босс руугаа давхина. Ноён Биг өөрийг нь бариул амьд үлдээхгүй гэдэгт Ник итгэлтэй байлаа. Учир нь тэр Ноён Бигд өмхий хөрөнгийн үгзэгний арьсаар хийсэн дрожийг үнтэй хэвсгээд зарчиж. Ингээд цагаан баавгаанууд мань хоёрыг Ноён Биг дээр авчирхад тэр нь өчүүхэн жижиг сохор номон байж таарлаа. Ник ч Ноён Бигийг харсан даруйда гарыг нь үнсэж жижигхэн үл ойлголцол гарсан гэж тайлбарлаад амийг нь өршөөхийг гуйлаа. Харин Жуди тэрнийг гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч гэдгийг нь ч тоохгүй. Өөрийгөө цагдаа гэж танилцуулаад Эммит тэр тооныг яасныг нь байцааж эхэлнэ. Ноён Биг хариуд нь тэгвэл надад ганцхан хүсэлт байна. Өөд болсон хэмээд минь дамжуулж өгөөрэй гэж хэлээд манай хоёрыг хөлдөөхийг тушаана. Тэгсэн хазуулахад тэр үеэр хурмаа хийж байсан охин нь аавыгаа бүжгэнд урахаар хурч ирээд аава та миний хурмаар хэнийг ч хөлдөөхгүй гэж амласан штэ гэж уурлаа. Тэгснэ Жудиг хараад баярлж энэ чинь миний амийг аврах том доноодноос аварсан тулаа байна штэ гэж дуу алдсанд Ноён Бигч Жудид охиных нь амийг аварсанд талархлаа илэрхийлээд охиныхаа хурманд урьж оролцуулнаа. Эммит миний хувьд гэр бүлийн гишүүнээс өөрцгөө байдаг байлаа. Тэгэд би тэрнтэй нэг чухал асуудал хэлэлцэх болоод машин явуулсан юм. Гэвч тэр ирээгүй. Тэр дайралтад өртсөн. Үгүй. Тэр өөрөө дайрсан. Тэр галзуурч миний жолоочийг хүнд шархтуулаад харанхуйд шингээд алга болсон. Гэхдээ тэр чинь ердөө жижигхэн халуу шүү дээ. Бид ховсон өөрчлөгдсөн байж болно. Гэхдээ хүүхдээ бол бид бүгдээрээ л амьтад шүү дээ. Занга Жуди 1-2 Ноён Бигийн жолоочтой уулзахаар ширэнгэн ойн дүүрэгт байдаг гэрлүүн явцгаалаа. Тэгсэн Эмит тэр жолооч ирвсийн нэг нүдийг нь гэмтэж гिचээ. Тэр над руу ямар ч анхааруулгагүй дайрсан. Үүнээс өмнө тэр шүнийн үлэгч гэж хашгираад байсан. Та шүнийн үлэгчийн талаар мэддэгэн сайн хэрэг. Учир нь бид тантай энэ талаар л ярилцахаар ирсэн юм л да. Тэгэлгүй яах вэ? Та хаалгаа нэгээд бидэнд мэдэг бүхнээ ярьж өгөхгүй юу?
Ингээд Манчес хаалгаа нээсэн ч тэдний нүдэн дээр гинэт зэрлэг хараатан болж хавраад тэдэн лүү архирж дайрлаа. Жуди 1-2 өхөн хатан зугтааж байхдаа цагдаагийн газар руу холбогдож яралтай нэмэлт хүч дуудаж амжсан ч тэр дорой холбоогоо унгаж орхино. Тэгээд тэр хоёр хар хурдраа зугтаасаар дүүжин тээврийн бүхээгт суух гэсэн ч амжидаггүй. Ингээд Ник ирвсэнд баригддгийн даваан дээр Жуди ирвсийн хөлийг шонгоос гавлсан учраас ирвсэнд баригдалгүй амьд гарч чадлаа. Удалгүй ахлагч боогоо нэмэлт хүч дагуулад ирсэнд Жуди тэрэнд зэрлэгшсэн ирвсний талаар хэлж ирвсийг гавлсан газартаа ирсэн боловч ягаад ч юм нөгөө ирвс тэнд байсангүй. Энийг харсан боогоо ууралж чам шиг жижигхэн амьтанд бүгд л зэрлэг харагддаг байлгүй дээ. Гэсэнд Жуди сандарч ярьсан бүхэн нь үнэн болохыг Ник гэрчлэн гэж хэлнэ. Гэвч боогоо намайг үнэгэнд итгэн гэж бодоо юу? Би чамд 2 хоногийн хугацаа өгсөн. Олж чадахгүй бол чи ажлаа өгнө гэж тохирсон. Тиймээс тэмдэгэ хураалга гэж загналаа. Аргагүй байдалд орсон Жуди тэмдэгэ өгдгийн даваан дээр Ник хажуунаас нь оролцож та нар өөрсдөө 14 хоног хайгаад олоогүй хэрэгэ энэ туулагаар 2 хоногийн дотор олуулахыг хүссэн юм уу? Энэ туулаа үнэгнээс тусламж хүсэж ирсэн харахгүй байна л да. Тэгээд ч та энэнд 48 цагийн хугацаа өгсөн бол бидэнд яг 10 цаг дутуу шүү дээ. Энэ хугацаанд бид хоёр яваад Эмитийг олно гэж хэлээд тэндээс явдаг. Ингээд Жуди 1-2 нөгөө зэрлэгшсэн ирвэс хаашаа алга болсныг олж мэдэхийн тулд тентхийн хяналтын камерыг шүүж үзэхээр шийдэцгэлээ. Тэгээд нэгэнт Жудид цагдаагийн газраас хяналтын камер руу нэвтрэх эрх байхгүй учраас тэр хоёр хотын даргын орлогч Белветрээс тусламж хүсэхээр хотын захиргаа руу явцгаана. Хотын даргын орлогч Белветрч тэдэнд дуртаяа тусална. Тэр иймэрхүү чухал ажилд гар бие оролцож байгаадаа баяртай байлаа. Учир нь Белветр өгтөө бол хотын захирагчийн нарийн бичиг байж. Хотын захирагч сонгуульд хоньнуудын саналыг авахын тулд тэрнийг нарийн бичгээс даргын орлогч болгоод дэвшүүлсэн нь тэр байлаа. Тэгээ Жуди 1-2 камерын бичлэгийг үзэж байгаад 2 чон ирээд зэрлэгшсэн ирвсийг торонд хийж чирээд аваад явж байгаа бичлэгийг үзнэ. Тэгээд Эмитийн яриад байсан шүнийн өлөгч гэдэг нь чоннууд байх нь гэж үзээд тэднийг хаашаа явсныг олж тогтоодог. Дараа нь Жуди 1-2 тэдний мөрөөр мушгиж нэг хөрхрэн дээр барьсан авраг том байгууламжид ирлээ. Тэгээд нэг Жуди 2 чон мэд өлж угаад тэнд байсан чоннуудыг дагаад өлж эхлэхэд энэ сэмхийг ашиглаж байшин руу сэмхэн нэвтэрч чаддаг. Тэгсэн тэр байшин нь эмнэлэг шиг зохион байгуулалттай нууц байгууламж байж таарна. Тэр газрыг шинээр байгуулсан нь илэрхий. Тэгсэн нөгөө алга болсон 14 амьтан бүгдээрээ тэнд торонд хориотой байлаа. Тэр бүхэл ноён биегийн жолооч Манчас Эмит Отертон хүртэл тэнд байдаг. Тэгсэн энэ үеэр гаднаас хотын захирагч Леодор тентхийн судалгааг хариуцаж байгаа эрдэмтэнтэйгээ хамт ороод ирлээ. Хангалттай надад шалтгаан хэрэггүй. Надад хариулт хэрэгтэй байна. Хотын захирагч бид чадах бүхнээ л хийж байна. Тийм үү? Энд галзуурсан 10 хэдэн амьтан байна. Гэтэл яагаад гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Чадах бүхнээ хийж байгаа юм шиг надад харагдахгүй л байна да. Ирхмэ. Магадгүй тэдний биологийг авч үзсэн нь дээр баг. Энэ амьтад дандаа махч амьтад байгаа. Бид энэ зүйлийг цаашид нууцлж болохгүй. Бид энийг ил болгох хэрэгтэй. Энийг бүгдэд хэлвэл хотын захирагчийн талаар юу гэж бодох вэ? Би чинь харслан шүү дээ. Ахлагч боогоо энэ талаар юу хэлсэн бэ? Тэр энийг мэдээгүй. Мэдээгүй чигээрээ байсны дээр шүү. Энэ үеэр Жудигийн утас дуурсанд нөгөө 2 сандарч тэндээс бушуухан гарч явлаа. Удалгүй зөрөөд хамгаалалтын ажилтнууд болох чоннууд ирээд гадны амьтад байгаа эсхийг шалгаж эхэлдэг. Үүнтэй зэрэгцээд Ник Жуди 2 20 хорооны 0-оор дамжаад гадагшаа урсаж баригдалгүй гарч чадлаа. Ингээ Жуди ахлагч боогод энэ талаар мэдэгдэснээр цагдаа нар тэнд ирээд хотын захирагч Леодрыг баривчлаад авч явдаг. Чи ойлгохгүй байна. Би хотыг аврахыг хичээж байсан. Үгүй, та албан тушаал аврахыг л хичээж байсан. Сонс. Бид яагаад энэ бүхэн болоод байгааг одоо ч мэдээгүй байна. Энэ зүйл зүү топёг үгүй хийж ч мэднэ. Маргааш нь ахлагч боогоо цагдаагийн төв байранда хэвлэлийн хурал хийж болсон хэргийн талаар мэдээлэл өгдөг. Энэ үеэр Жуди Никийг цагдаагийн газарт хамтран ажиллах талаар санал тавьсанд Ник энэ саналыг эргэлзэнгүй хүлээж авсан ч таатгалцсангүй. За ингээд Жуди сэтгүүлчтэй асуултад хариулж эхэлнэ. Галзуурсан амьтад хоорондоо ямар уялдаа холбоотой байсан бэ? Бидний мэдж байгаагаар дандаа араатай амьтад байгаа. Тэгэхээр зөвхөн араатай амьтад галзуурах боломжтой гэж ойлгож болох уу? Тийм ээ, тэгж ойлгож болно. Яагаад тэр үү? Бид одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ тэдний биологитой холбоотой байх гэж бодож байна. Тэдний ДНК-д байгаа мэдээлэлтэй холбоотой байх. Олон мянган жилийн өмнө махчин араатан амьтад зэрлэг догшин арын шин анчны зөнгөөрөө амьдралаа залгуулдаг байсан. Тэгвэл ямар нэг шалтгаанаар тэр зөрөн сэргсэн болтой. Ийм зүйл дахиж тохиолдох боломжтой учраас та бүхэн сэрэмжтэй байхыг хүсье. Жудигийн энэ яриа Никэд хүн дээр туслаа. Тэгээ Жудигээс чи намайг ч бас галзуурч зэрлэгших боломжтой гэж бодож байна уу? Тийм болохоор чи өнөг үргэгч бүснээсээ зүүж явд юм уу? Гэж ууралнаа. Тэгээд надад жинхнээсээ итгэх хэн нэгэн гарч ирлээ гэж бодсон юмс. Чиний хамтрагч араатай амьтан биш байвал зүгээр байх. Гэж хэлээ цагдаагийн актемд хэлсэг анкета Жудид өгчхөд яваад өгдөг.
Жуди хойноос нь гарах гэсэн ч сэтгүүлчэд бүжиж аваад тэрнээс элдвийг асууж саатуулдаг. Тэр цагаас хойш 7 хоногийн дотор зэрлэгшиж галзуурсан хараатан амьтдын тоо эрс нэмэгдэж тэдний дайралтад өртсөн амьтдын тоо 27-д хүрчээ. Үүнээс болоод Зүүтопиагийн ард иргэд хагаралдаж хараатан болон өвсөн тэжээлтнэрээ хуваагдах болжээ. Хотын иргэдийн 90% нь өвсөн тэжээлтэй учраас тэд цөөнх болсон хараатан амьтдыг гадуурхаж тэднээс болгоомжлох болсон байна. Удалгүй өмнөх хотын захирагчийн орлогч байсан Бэлвэтер хонь шинээр хотын захирагч болно. Тэгээд Зүүтопи хотын ард иргэдэд итгэл найдвар өгөх үүднээс Зүүтопиагийн цагдаагийн газрын нүүр царайгаар Жудиг ажилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Гэвч өөрийнх нь хайхрамжгүй мэдгдлээс болоод хотод ийм асуудал үүссэн 7 хоног хямарсан Жуди жинхэнэ сайн цагдаа ард иргэдэд хүндэлж ард иргэдтэй хүлчлэх ёстой. Гэтэл би ард иргэдэд 2 хуваасан. Тиймээс би энэ тэмдгийг зөвх хэрэггүй гэж хэлээ цагдаагийн тэмдэгэ буцааж өгөөд тэндээс гарч явна. За ингээд Жуди ээж аав дээрээ ирээд Лоунгийн фермдээ ажиллах болжээ. Гэсэн ч Жуди сэтгэлээр унсан хിവэрэл байлаа. Нэг өдөр тэрнийг аав ээжийнхээ ногооны лангуун дээр сууж байтал баг байхад нь үргэлж дээрлэхдэг байсан үнэг Гидеон Грей хурж ирнэ. Жудигийн аав ээж нь тэр хавийнхаа хамгийн чадварлаг нарийн боовчин болсон Гидеонтой хамтран ажиллах болсныг Жуди тэр үед мэддэг. Гидеон ч тэрнтэй уулзсан даруйда баг байхдаа муухай зан гаргадаг байсандаа уучлал гуйгаад би жинхэнэ хүүгийн амтан байсан гэж хэлдэг. Жуди ч хүүгийн амтан байх талаар ганц 2 зүйл мэддэг болсон гэж урамгүйхэн хэлнэ. Тэгсэн тэдний хажууханд хэдэн бүжин тариалангийн талбайн захаар тарьсан нэг төрлийн ургамал руу ойртсонд Жудигийн аав нь тэднийг зогсоогоод та нар тэр Мидний кампум хоолыг Китаяас руу битгий ойртоорой гэж хэлнэ. Энийг сонссон Гидеон наадах чинь хайхтар нэр байна шүү. Манай гэр бүлийнхэн бол энийг зүгээр л шүнийн улигч гэж нэрлэдэг гэж дуалддаг. Энийг сонссон Жудиг гайхаж тэр ургамлын талаар лавлахад аав нь бид талбайгаа хортон шавжаас хамгаалахын тулд захаар нь энийг тарьдаг юм. Гэхдээ хүүхдүүд ойртвол аюултай. Авраг Тэри чинь яасныг санаж гинүү. Гэхэд ээж нь баг байхад Тэри ийм цэцэгнээс нэгийг идээд шууд л гал зурчихсан гэж хэлнэ. Өвсөн тэжээлтэн ч гал зурч зэрлэгших боломжтой гэдгийг ойлгосон Жуди шүнийн үлэгч чинь чон биш цэцэг гэж. Энэ цэцгэр хараатан амьтдыг гал зурулж зэрлэгшүүлээд байгаа юм байна. Тийм байна. Би одоо л ойлголоо гэж дуалдаад аавынхаа машиныг унаад бушуухан Ник руу явна. Тэгээ Жуди Никийг олж очиод Никээс чин сэтгэлээсээ уучлал гуйх гэж хичээнэ. Шүнийн үлэгч чинь чон биш цэцэг байж хэн нэгэн зариу дээр хараатнуудыг онлоод байна. Хөөх сонирхолтой юм аа. Чи намайг уучлахгүй би мэдэж байна л да. Гэхдээ би чамайг буруутгахгүй. Би өөрийгөө ч уучлахгүй. Би хариуцлагагүй өчүүхэн зүйл ярьсан. Араатай амьтад миний алдаанаас болж зовох ёсгүй. Би энийг засах ёстой. Гэхдээ би чамгүйгээр энийг хийж чадахгүй. Би үнэхээр тэнийг туулаа юм. Ник саяны хэлсэн би үнэхээр тэнийг туулаа юм гэсэн бичлэгийг сонсоход би тий санаа зов. Би энэ бичлэгийг 48 цаг устгахгүй гэж хэлнэ. За ингээд тэр хоёр эвлэрч шүнийн үлэгчийг хайж олохоор шийдлээ. Тэгээд тэр хоёр дээхэн дэлгүүрээс шүнийн үлэгч хулгайлаа зогтчихсэн үеинг гудамжинд хуурамч DVD зараа зогсож байхад нь олж очдог. Тэгээд чи тэр их шүнийн үлэгчээр яах гэж байсан юм гэж Жудиг асуухад цаадах нь би чамд юу ч хэлэхгүй. Чаддгийм бол намайг яриулаарай гэж томорно. Нөгөө хоёр ч тэрнийг шууд ноён биег дээр хаваачсанд хөлдөөс болохоос айсан үеинч шууд үннээ хэлж нэг орхигдсон метроны буудалд нууц лаборатори ажилуулдаг нэг дааг гихч хуц өндөр үнээр авсан гэдгийг хэлдэг. Нэг Жуди хоёр ч шууд тийш очлоо. Тэгээд тэнд тусгайлан бэлдсэн лабораторид шүнийн үлэгч цэцэгнээс тусгай шингэн гаргаж авч түүгээрээ сум бэлдэж байгааг олж хардаг. Тэгсэн тэдний нүдэн дээр хэн нэгэн дааг руу утасдаж сахаараа дүүрэх тугаа өчмбөр ирвсийг буудах захиалга өглөө. Нөгөөх нь ч би унж чадалгүй яах вэ? Би явж байгаа машины цонхоор жижигхэн халуг онж байсан юм шүү. Ингэж өнгөрөхөд Эмитийг дааг буудсан болохыг Жуди ойлгоно. Тэгээд даагийг захиалсан кофегаа авахар явхад Жуди тэрнийг араас нь өшгөлж унгаад хаалгыг нь төвөгжиж орхилоо. Тэгээд бид энэ баримтыг бүгдийг нь цагдаагийн газарт аваачих ёстой гэж хэлээд метроны зүтгүүрийг асааж хөдлөгдөг. Сандарсан хуцнууд тэдэн лөө дайрсанд мань хоёр самбаачлан тэдний нэгийг метроноос унгаж чадна. Тэгсэн урдаас нь өөр нэг метро ирээд юу юугүй мөргөлдөх шахлаа. Аз болоход Жуди цонхонд нь гатсан байсан хуцыг хажуу тийш нь өшгөлж зам шилжүүлэгч хөшүүрэг рүү унгасанд тэд хажуугийн зам руу шилжиж чаддаг. Гэвч огцом эргэсний улмаас тэдний жолоодож байсан метроны зүтгүүр хажуугаараа унаад дэлбэрч орхилоо. Ингээд бүх нотлох баримт дэлбэрсэн ч аз болоход тэнд байсан хорт сумтай бууг нэг цүнхтэй нь авч амжиж. Тэгээд тэр хоёр шууд цагдаагийн газар руу гүгээд замаа товчлохын тулд байгалийн түүхийн музей дундуур гарч гүйцгэнэ. Тэгсэн замыг нь тосоод хотын шинэхэн дарга Бэлвэтер хүрээд ирнэ. Хотын дарга бид юу болоод байгааг олж мэдлээ.
Хэн нэгэн тусгай элдэс бүтээгээд тэрүүгээрээ араатан амьтдыг буудаж галзууруулж байна. Би чамаар бахархаж байна Жуди. Чи маш сайн ажиллалаа. Баярлалаа. Гэхдээ та бидний хэнд байгааг яаж мэдсэн? Тэр яах вэ? Наад цүнхээ надад өгч. Юу гэж нэг бид хоёр энийг цагдаагийн газар тавиацсан дээр баха. Үүнтэй зэрэгцээд өөр нэг хуц тэдний хаалгыг хаагаад гарч ирлээ. Ингээд тэд бүгд хоорондоо холбоотой болохыг ойлгосон Жуди 1-2 тэндээс бушуухан зугтаацхан. Тэгсэн Жуди зугтж байхдаа замдаа хөлөө шархтуулаад гүйж чадхааргүй болдог. Бэлвэтер ч Жудиг барихаар хайж явахдаа бүх үннээ ярьж өвсөн тэжээлтнүүд хараатнуудаас хэд дахин олуулаа. Нийт хар дэрэгдийн 90% нь нэгдэж нийтлэг дайсны эсрэг тэмцвэл юу болохыг чи төсөөлж гин үү гэж ярина. Энэ үеэр Жуди 1-2 сэмхэн зугтах гэсэн ч нэг хуц тэднийг хажуунаас нь мөргсөнд тэр хоёр нэг үзүүлэнгийн нүх рүү унаж орхидог. Харамсалтай байна. Уг нь чи надад таалагдчихсан юмсан. Та намайг яах юм бэ? Алах юм уу? Би биш ээ. Тэр чамайг ална. Гэж хэлээд Никийг буудлаа. Цагдаа юу? Байгалийн түүхийн музейд галзуу үнэг байна. Офицер Хопс үгсэн. Хурдан ирээрэй. Бой. Зангад галзуурсан Ник Жудиг хөөж эхэллээ. Ямар сүртэй мэдээ гарах бол баатарлаг цагдаа галзуу үнэгний гарт амиа алдлаа гэдэл. Өвсөн тэжээлтнүүд хараатнуудаас илүү хаж. Тэгээд та эрх мэдэлтэй үргэлжлүүлж үлдэнэ гэсэн үг үү? Тэгэж ойлгож болно. Наадах чинь хизээж бүтэхгүй. Айдас хизээд бүтдэг юм. Шаардлагатай бол би Зүүтопио дэх бүх хараатныг буудуулна. Энэ үеэр нэг архирсаар Жуди рүү ирээд хоолойг нь хацхаар дайрсан ч тэр хоёр хамтдаа жүжиглж байсан болж таардаг. За, болчлоо. Баярлаа. Та бүгдийг нь сайхан тодорхой яриад өгчлөө. Юу вэ? Юу болоод байна? Та нөгөө Илдэстэй сум хайж гинэ вэ? Тэр чинь энэ Дуайн. Харин наадах чинь манай аавын фермд ургадаг нэрс. Би хотын захирагч Ледрыг үтгэж чадсан юм. Та хоёрыг ч үтгэж чадна. Та хоёрын үгэнд хэн ч итгэхгүй. Гэвч Жуди 1-2 тэрний яриаг баландаа бичээд авчихсан байлаа. Тэгээд энийг хаастал гэдэг юм хонгор минь гэж хэлэхэд Бэлвэтер хэрэг бичдэж байгааг ойлгож тэндээс зугтах гэсэн ч цагдаа нар айл хэдийн ирдсэн байлаа. За ингээд Бэлвэтерийн бүх арга зайлм тодорхой болж тэрнийг баривчилсан бол эрдэмтэд шөнийн үлэгч цэцгээс тусгай ерөндөг гаргаж авснаар галзуурсан хараатнуудыг хэмчилж нөхөн сэргээ хэмжилгээ хийж эхэлдэг. Би Зүүтопиог амьтдын мөрөөдлөө биелүүлэх газар гэж боддог байсан. Гэвч бодит амьдрал зурагт хуудсан дээрх сурчилгаанаас арай өөр юм байна. Бид бүгд хэмжээ хязгаартай. Бид бүгд алдаа гаргадаг. Харин би биенийг ойлгох гэж хичээх тусам бидний нэг бүр нь ямар онцгой, үн цэнтэй болохыг ойлгодог юм байна. Тиймээс та ямар ч амтан бай хамаагүй аврах том заанаас эхлээд манай хамгийн анхны үнэг цагдаа бүгдээрээ зүгээр л хичээгээрэй. Энэ дэлхийг илүү сайхан газар болгохын төлөө хичээгээрэй. Өөрийгөө өнгийн хараад өөрчлөлт өөрөөс чинь эхэлнэ гэдгийг санаарай. Ингэж хэлээд Жуди Никэд цагдаагийн тэмдгийг нь хүлээлгэж өглөө. Ингээд Ник Жуди хоёр хамтрагч болсон эхний өдрөө хурд хэтрүүлж давхиж яваа нэг эдгэхэтийг барих даалгаврыг хүлээж авцгаана. Тэгсэн тэр нь Никийн найз Флаш байж таарснаар кино маань дуусаж байгаа юм. Зэйн түрээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбар маань дуусч байна. Үнэхээр хөөрхөн утга агуулгатай галзуу хөөрхөн анимашн байлаа гэж мөброд нь бодогдлоо. Та нар маань ялангуяа тэр цагдаа туулагийн сүлд хэлсэн үгийг нь дахиад нэг сонсоод үзээрэй. Үнэхээр хөөрхөн утга агуулгатай мессеж өглөө шүү. За тэгээд энэ галзуу хөөрхөн анимашныг та нарт маань ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Unitel Lab хамтран хүргэлээ. Та нар маань кино тайлбараа сонсох зураа Unitel Lab-аас хэрэгтэй үйлчилгээг аваарай. Заавал салбарт очилгүйгээр өөрийн гар утаснаас л өөрт хэрэгтэй Unitel-ийн бүх үйлчилгээг Unitel Lab-аар дамжуулаад авах боломжтой байна. Апп-ийн нүүр хэсгээс төлбөрийн мэдээлэл, дата үлдэгдлээ шууд харах, нэгж дата авах, өөрийн болон бусдын төлбөр төлөх зэрэг үндсэн үйлчилгээг авахаас гадна SIM сэргээх, PUK код гаргах, шин дугаар авах, нэр шилжүүлэх, багц шилжих, роуминг үйлчилгээг идэвхжүүлэх гэх мэт салбарын бүх үйлчилгээг авах боломжтой гэж байгаа. Удаа алдсан эсвэл SIM-гүй үедэж хүссэн девайсаа ашиглаад царайгаа таниулан дугаар авах, SIM сэргээх гэх мэт хэрэгтэй үйлчилгээг аваарай. Бичиг баримтаа хайж цаг алдахгүйгээр богино хугацаанд царайгаа бадалгаажуулаад л хэрэгтэй үйлчилгээг ав. Яралтай үед салбар руу явж цаг алдалгүй хизээж хаанаас ч Unitel Lab-аас хэрэгтэй үйлчилгээг аваарай гэж. За тэгээд та нар маань галзуу анимашн савхтаа сабадараагүй сабаа адаарсан бол лайкад орж дэмжихэ мартоо. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу хөөрхөн анимашны тайлбараар удахгүй эргээд уулзнаа. Тэр болтол түр баяртай.